За тэгвэл тэр хүмүүс яагаад буцаад явчихсан юм болов? Гимтэй. Шан хөдлөд. За мэдээж тэр эмэгтэй рүү ингээд чулуу аваад шидэх гэд ботсон бахал та тэр хүмүүс те. Яг бол Есүс хэрвээ гимгүү хүн байвал энэ эмэгтэй рүү чулуу яг одоо шидээ гэхэд өөрийгөө гимгүү гэж бодож байсан бол шууд шидчих л бахал та. Харин хүн өөрийгөө гимтэй гэдгээ мэдчихсэн учраас буцаад яваад өгсөн гэжсэн те. За тэгвэл хүүхдүүдээ та нар өөрийгөө би бол гайгүй хүүхдээ. Би өрөөсө буруу зүйл хийдэггүй. Би бол сайн хүүхэд гэж боддог хэрнээ. Харин хажууд байгаа найзыгаа энэ харин дандаа муухай юм хийдэг. Энэ их буруу юм хийдэг хүүхэд шүү гэж бодоод буруутгах чи суудаа ер нь байгаа юу? Би хэлээ. Би нөгөө манай найз бид нар нэг адилхан шугамтай ахгүй. Тэгсэн чинь би нэг намана гэдэг найзыгаа чи миний шугамыг авчлаа гэд гүтээсэн юм. За өөрөө би нэг ангийнхаа нэг амар одоо хөдөлгөөнтэй нэг хөөхтэй байдаг байхгүй юу? Тэгэл миний нөгөө финал нэг би нөгөө гарчаад ирсэн байхгүй би цаал цэнэгаа зорчоод ирсэн чинь миний финал баах юм унтсан. Тэгэхээр би бүр гайхал юм унгаад юм болоо гэл. Тэгэл яг манай ангид байдаг. Тэгэхээр яг тэр хөөхтийнх юм болов гэл чи миний финалыг унгаас нүгэл гүтгэл тэгэл тийм эс одоо яга. Хүн болгон гимтэй. Тэгээд бидний эзэн Есүс Христ бид нарыг гимтэй гэлтгүй үргэлж хайрласаар бас биднийг уучлсаар байдгийн. Тэгээд бидний эзэн Есүс Христийн биднийг хайрлаж байгаа хайрнаас хажууд байгаа найзыгаа, дүүнэрээ, ах эгч нарыгаа, аав ээжээгээ те хайрлаж бас уучлахад суралцах хэрэгтэй шүү. За ёо. За. Уул нь бунтар аваагүй л гэд байсан юм да. Би хараад энэ дүү мухаа гүтгчихвөө. Тэгээд юу н хин авдаг байна. За тэр юу н яах вэ? Ямар ч байсан бунтартаа л уулзаж. Хичээлээ тас буухт исэн юмсан. Би чинь уучлаарай би чинь хүсэж чинь тавцсан юм. Оо тэгээ чи ихгүй яасан юм бэ? Банкрыг хасаа гэсэн юм да. Банкрыг одоо өнгөрсөн юм чи яах вэ? Хойлоо яах вэ? Банкрын тач вэ? Үтихүү. За хүүхдүүдээ одоо тэгээд бүгдээрээ яруугийнхаа ангийн хүү бунтардаа зориулаад нэг бэлгэр дурсгалын зөвлө хийж өгье тхөө. Тэгээ. За тэгээд би тэр бунтрыг гээд хүүд зориулаад энэ гоё энэ ч одоо ямар цэцэг лээ? Хонхон цэцэг. За хонхон цэцэг цаасаар яаж хийх вэ гэдгийг та нартай бас зааж өгөөд хийсэн зүйлээрээ бунтардаа бэлэг барья гэж би бодож байна. За бүгдээрээ одоо хонхон цэцгээ ихэд яг ийм дөрүүлж ийм цаас хэрэгтэй болно. Энэ ч одоо ямар хэмжээтэй цаас гэх хүүхдүүд ээ? Ам дөрүүлж. За квадрат гэж хэлж болно. Ялхмын хэлж байгаагаар ам дөрүүлж гинэ. За квадрат яг дөв дөрүүлж ийм цаас байгаа. За тэгэд ийм цаасаа бүгдээрээ энэ голоор нугалцсан байгаа зү тий. Яг энэ голоор би бэлтсэн ба. Яг энэ голоор ингээ нуглаарай. За ингээ нугалсан уу тий. Одоо ийм гурвуулчин болж байна тий. За тэгэнгүүтээ дараа нь бас дахиад ингээ нугал хүүхдүүдээ. Аюу гой цэвэрхэн нуглал энэ хонхон цэцэг маань аюу
гоё харагддаг. Гоё хонхон цэцэг болдог байгаа. За. Яруу бэлхэмдээ туслаарай заа юу. Би дуулахдаас туслая. За ингээд нугалсан уу тий. За сайн байна. За одоо тэгээд ингэж нугална. Тийм зөв. Тийм ингээд нуглаасаар нь. Ингээд нугалж тий. Сайн байна. Тийм. Яг тэгшгэн нуглаарай. За сайн байна. Дуулга хараа. За тэгээ одоо нөгөө тийш нь ингээ эргүүл. Энийг чи ингээ нугалцсан маш хөвгтүүдээ. Одоо энийг ингээд нөгөө тийш нь ингэсэн байсан цасаа энэ ийш нь ингэж эргүүлээд. Оо яг үнэн. За хараа да. Сайн байна. Айгүйх нугалдаг. За тэгээд хонхон цэцэг гоё цэцэг шүү те хөвгтүүдээ. За та нар ер нь ямар цэцэг мэддэг вэ? Би сарна. За яргуй хизээ ургадаг лээ дуулгаа. За хавар ургадаг яргуу те. Хавар ургадаг. За өөр хээрийн ямар цэцгүүд байдаг лээ хөвгтүүдээ. За ван симбрүү цэцэг байна. Өөр. За ван симбрүү цэцэг, цэний ягаан цэцэг гэд одоо хээр ургадаг гоё цэцгүүд байдаг. Тэгээ бас цагаан уул цэцэг гэд те. За ингээд ерөөдөө ийм дөрвөлжин болсон те харсан уу? Энэ Мөн. За одоо энд нугалсныгаа. За бэлхман болж гин үү те? Сайн байна. За одоо нугалсан те хөвгтүүдээ. Одоо тэгээ нугалсныгаа дахиад энтэй. За ингээд нугал. Ингээд тэгээ сайн байна. Гол нь та нар гоё нуглаарай хөвгтүүдээ. Та надаа тэгээд өгч би мохоо. Ингээд одоо энэ чинь дөрвөн талаас нь ингэж ерөөдөө нугалахад яг иймэрхүү олон дуулга хараарай. За иймэрхүү болж байгаа заа юу. За тэгээ гоё ихц нуглаар хөвгтүүдээ тийм. Яг ингээд тэгээ дөрвөн талаас нь тойрлаад дахиад нөгөө талаасаа ингэж нуглана гэсэн үг. Нөгөө талаас нь тэгж нуглах. Одоо дараагийнх энэ ингэж байгаа шүү дээ. Тэгээ чи их нугалсан ч энэ үү те. Одоо тэгээд ийш юм. Одоо энэ нугалсан байгаа шүү дээ. Тэрийг одоо ийш нь ингэж эргүүлээд ингээд нугална гэсэн үг байхгүй юу? За дахиад одоо энийг ингэж. Тийм. Их нуглаас ордог. Яг хийх. Тийм. Айныг think юм. Энэ мөн үсэг юм аа. Алей хараа да. Мөн сайн байна. За дараагийнх нь дуулгаа. Дахиад адилхан ингэ нуглана гэсэн. Ингээд Тийм. За алей хараа бэлхмаа. Сайн байна. Маш сайн байна. За ингээд нуглахад амархан байгаа зү хөвгтүүдээ. амархан л надаа. За бүгдээр ингэ барьдаг хөвгтүүд яг нэг ийм хэлбэртэй юм болж байгаа зү. Сайн байна. За ингэж барьсан бол одоо энийг эндээсээ дахиад нуглана гэсэн үг. Одоо энд нэг ийм жижиг хэсэг байгаа зү тий. Энэ хэсгээ ингэж гурвуулжилж ингэж нуглана шүү. За юу. Хялбархан байгаа зү хөвгтүүдээ. За би чим зааж өгье. Одоо ингэсэн маа штэ. Энэ хэсгийнхээ үзүүрийг Эндээ ингээд Юугидо энийг яг гурвалж болохын тулд гэл болчихсон. За хараарай. Ингээд болгосон тий. Одоо энэ талаас дахиад ингэж нугна гэсэн. Ойлгосон тий. Ингээд за ийм маягтай. Ийм. За ингээд алей хараа да. Сайн байна. За яруугийнхыг харъя. Их сайн. За яг ингэж нуглана. За одоо бүгдийн өнцөг болгоныг бүгдээр тал талд нь ингэж тойруулаад нуглаарай. Бэлхмаа одоо чи энэ талаас дахиад энийг дахиад яг энэ үшиг ингэж нуглана гэсэн үг байхгүй юу? За ингэ нуглаа та.